Сайн байна уу? Энэхүү бичлэгээр тусдаа дээр компани дүрмийг хэрхэн үүсгэх, засах, устгах талаар танилцуулах болно. Эхлээд Components руу орж Rules дээр дарна. Үүний дараа Create Constitution дээр дарснаар дүрм үүсгэх талбарыг нээнэ. Энэхүү талбарт та дараах мэдээллүүдийг бүртгэх хэрэгтэй. Rule name буюу дүрмийн нэр, Confirm date буюу дүрмийн батлагдсан огноо, Confirm number буюу батлагдсан тушаалын дугаар, Version буюу хувилбарын дугаар, Description буюу тухайн дүрмийн зорилго. Эдгээр мэдээллүүдийг оруулсны дараа Create тавчийг дарснаар Rule Created гэсэн цонх гарч ирэх бөгөөд OK тавчийг дарснаар дүрм амжилттай үүсгэгдэх болно. Үүний дараа та тухайн дүрмийн бүлэг зүйл заалтуудыг оруулах шаардлагатай. Юуны өмнө тухайн дүрмийн цонхонд байрлах Detail тавч дээр дарна. Үүний дараагаар Create Article дээр дарснаар бүлэг зүйл заалтуудыг оруулах талбар гарч ирэх болно. Энэхүү талбарын Rule Type буюу дүрмийн төрөл хэсгээс Title буюу бүлэг, Article буюу зүйл гэсэн хоёр төрлөөс аль тохирохыг нь сонгоно. Бүлэг гэж сонгосон бол код буюу бүлгийн дугаар, title буюу бүлгийн нэрний томьёолыг оруулна. Харин зүйл гэж сонгосон бол constitution код буюу зүйлийн дугаар, title буюу зүйлийн дэлгэрэнгүй томьёолыг тус тус оруулна. Эдгээр мэдээллүүдийг оруулж create тавчийг дарснаар rule created гэсэн цонх гарч ирэх бөгөөд OK тавчийг дарж дүрмийн бүлэг зүйл заалтуудыг амжилттай үүсгэх юм. Мөн эхний бүлгийг үүсгэсний дараагаар дараагийн бүлэг эсвэл зүйлийг үүсгэхдээ эхний бүлгийн ард байрлах 3 цэг дээр дарахад Create Article гэсэн шинээр бүлэг эсвэл зүйл заалт нэмэгт авч гарч ирэхийг анхаарна уу? Хэрэв та үүсгэсэн дүрмийн мэдээлэл засвар оруулах эсвэл бүхэлд нь устгах шаардлагатай байгаа бол юуны өмнө тухайн дүрмийн цонхонд байрлах Detail тавч дээр дарна. Үүний дараа хуудсын баруун дээр байрлах Edit тавчийг дарж дүрмийг засах, Delete тавчийг дарж устгах талбарыг нээнэ. Хэрэв та Edit дээр дарсан бол тухайн дүрмийн ерөнхий мэдээлэл буюу нэр, батлагдсан огноо, батлагдсан тушаалын дугаар, хувилбарын дугаар болон дүрмийн зорилго гэсэн мэдээллүүдийг засах боломжтой. Засвараа оруулсны дараа Save тавчийг дарснаар дүрмийн мэдээллийг амжилттай засварлах юм. Харин та тухайн дүрмийг бүхэлд нь устгахаар Delete дээр дарсан бол Are you sure to delete буюу та устгахтай итгэлтэй байна уу гэсэн тийм үгийг сонголт бүхий асуулттай цонх гарч ирэх болно. Хэрэв тухайн дүрм нь таны устгах гэж буй дүрм мөн бол Yes буюу тийм гэсэн тавчийг дарна, харин биш бол No буюу үгүй гэсэн тавчийг дарж үйлдэлийг цуцлах боломжтой. Харин та үүсгэсэн дүрмийн зөвхөн бүлэг зүйл заалтын мэдээлэл засвар оруулах эсвэл устгах шаардлагатай байгаа бол тухайн бүлэг зүйл заалтын харалдаа байрлах 3 цэг дээр дарна. Ингэснээр Edit буюу засах, Delete буюу устгах гэсэн тавч гарч ирнэ. Хэрэв та бүлгийн мэдээлэл засвар хийхээр Edit тавч дээр дарсан бол бүлгийн дугаар, бүлгийн нэрний томьёол гэсэн мэдээллүүдийг засах боломжтой. Зүйл заалтын мэдээлэл засвар хийхээр Edit тавч дээр дарсан бол зүйл заалтын дугаар томьёолол гэсэн мэдээллүүдийг тус тус засах боломжтой байгаа. Засвараа оруулсны дараа Save тавчийг дарснаар дүрмийн бүлэг болон заалтын мэдээллийг амжилттай засварлах юм. Харин та дүрмийн бүлэг зүйл заалтыг устгахаар Delete дээр дарсан бол Are you sure to delete буюу та устгахтай итгэлтэй байна уу гэсэн тийм үгийн сонголт бүхий асуулттай цонх гарч ирэх болно. Хэрэв итгэлтэй байгаа бол Yes буюу тийм гэсэн тавчийг дарна, харин тухайн дүрмийн бүлэг зүйл заалт нь таны устгах гэж буй бүлэг зүйл заалт биш бол No буюу үгүй гэсэн тавчийг дарж үйлдэлийг цуцлах боломжтой. Мөн хуудсын баруун дээр байрлах Move дээр дарж дүрмийн бүлэг болон зүйл заалтын байршлыг солих боломжтой байгаа. Танд амжилт хүсье.